Амрыг ирээ сонсогчдоо Сэтгэл зүйн хараал подкаст нь болсон бодтой гэмтэргийн талаар наривчлан дэлгэрэнгүй ярих учраас эмзэг мэдрэмтгий жирэмсэн насан туршаагүй зүрх судасны өвчтөе хүмүүс сонсохгүй байхыг зөвлөж байна. Манай подкаст нь гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олгох зорилготой бөгөөд ярьж буй хэрэгүүдийн газар байршил, хувь хүний мэдээллийг тодорхой дурдахгүй болно. За сайн бацхан сонсогчдоо манай подкастын 53 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Хэрв та бүхэн манай сувгийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэхийг хүсэж байвал тайлбар хэсэгт байрлах линкээр хандан урамшуулал болон хандив илгээх боломжтой. Мөн манай гэмт хэргийн подкаст маань Apple Podcast-д яг энэхүү нэрээр орж байгааг дуулахад таатай байна. Ингээд өнөөдрийн ярих хэрэг рүү орцгоё. Тэгээ та хэд маань нэр подкаст сонссон болвол манай сувгийг үздэг бол сонсдог бол сэтгэл үлдээгээд тэгээ subscribe дарахаа мартваа. Ингээ хэргийн товч утга гэх юм бол Архангай аймагт бага насны хүүхэд хойд аавынхаа гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарч исэн. Тодруулах юм бол өнгөрсөн 2025 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 34 настай боловсралгүй эрхэлсэн тодорхой ажилгүйдийн 3 настай эсийг зодож амийг нь хүнөөсөн байдаг. За уг хэргийн шүүх хурал 2026 оны 2 дугаар сард болсон. Шүүх хурал нь ер нь бол хит удаа товлогдсон ч гэсэн талигаач эс охины ээж гомдол гаргахгүй хохирогчоор оролцохоос татгалзаж алга болсон тохиолдол хүртэл гарсан байна. Ингээд энэхүү сэтгэл өвтгөм гэмтэргийн хатас тэргийг сэрэмжлүүлэг болох үүднээс хүргэж байна. Шүүгдэгч Монгол Улсын иргэн 1991 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн 34 настай эрэгтэй боловсралгүй мэрэгжилгүй блокны үйлдвэрт ажиллаж исэн ам бүл хоёр эхнэрийн хамт оршин суудаг. Урд нь Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 58 дугаар шийдвэрийг тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйл буюу бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах гэмтэх. За 145 дугаар зүйл буюу хулгайлах гэмтэрэгт тус холбогдож 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийдэгдэж байсан. Улсаас авсан гавьяа шагналгүй одооноос эхлээд гэмтрэг үйлцэтгээдийг Доржоо гэд явна. Холбогдсон эрүүгийн хэргийн талаар гэвэл шүүгдэгч Доржоо согтурсан үедээ 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 21-ний шилжих шөнө иргэн Пэгийн гэрт мөн өөрийн гэрт бага насны хохирогч эсийг цохиж зодон амь насыг нь хохироосон буюу бага насны хүүхдийг алсан гэмт хэрэгт холбогдсон. За мөрдөн байцаалтын шатанд насан туршаагүй амь хохирогчийн хууль ясны төлөөлөгч одоогийн мэдүүлсэн мэдүүлгээс сэрүүлэн бэлдсэн мэдээллээс яг юу болсон талаар та бүхэнд мэдээлэл одоо хүргэж байна. Доржоо одноо хоёрын хувьд 2024 оны 9 сарын 20-ны өдөр фэйсбүүкээр танилцаад түүнээс хойш хамт амьдарч байгаа. За дундаасаа бол хүүхэдгүй харин одноо тухайн хэрэг болох үед 3 сартай жирэмсэн байсан юм байна. За эс охин болохоор 2022 оны 4-р сарын 2-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсэн 3 нас 6 сартай одноогийн охин эс нь өвөө эмээ хоёр дээр Төв аймгийн Эрдэнэ суманд хөдөө өссөн. Тэгээ Архангай аймагт болохоор 2025 оны 8-р сарын 5-ны өдөр ирснээс хойш хамт амьдарч байгаа. За эс охин Доржоогийн давгар охин буюу Доржоо хойд эцгэн гэсэн үг. Хэрэг болсон өдрийн талаар гэхээр 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр одноо Доржоотой охинтойгоо гуруула гэртээ ээж идэл хөршөөлийн галаа гэдэг их чинь энэ гурыг орж ирж хоол идэ гэсэн юм байна. Тэгэд гуруула хөршөөндөө орох үед орой ерөөхдөө 7 цаг өнгөрцөн байсан. Хоолоо идчихэд ээжэдл галаа ихчийн нөхөр пүрвээ 2.5 литртэй те нийслэл нэртэй пив задлсан. Тэгээд дөрүүлээ уусан байгаа. Одоогийн хувьд пивнээс барагцаагаар 3 аягийг уусан гэсэн. Авсан пивн дуусахад Доржоо хүний эмийг өстө яаж зүгээр ингээ уугаад байж ах вэ? Би ч гэсэн нэг пив аваад ирээгээд дэлгүүр ороод дахиад 2.5 литртэй одоо пив авчирсан. Сүүлийн авчирсан пивийг болохоор Доржоо пүрвээ хоёрлоо уусан юм байна. Доржоо болохоор нэлээд согтцсон удалгүй хөршинд нь хөдөөнөөс хүмүүс ирээд ирсэн хүмүүст нь пив аягалж өгөхөд бол уугаагүй. Тэгээ одноо галаа ихчтэй хандан хүүхдүүддээ ундаа авчирч өгөх талаар хэлж галаа ихч нас тгийгээд тэгээ одноо галаа пүрвээ болон хөдөөнөөс ирсэн хүмүүс бүгдээрээ дэлгүүр орохоор гарсан. Тэгэхээр эс охин Доржоо хоёр тэнд үлдсэн гэсэн үг. Тэгээ дэлгүүр орохоор гарахад бол орой 11 цаг өнгөрч исэн. Уг нь бол одноо дэлгүүр гарахдаа охинод агуулж гарах гэсэн ч Доржоо би охиноо хараад унтуулж ия маргааш цэцэрлэж явах юм чинь эрт унтуулсан дээр гэхэр нь за тэг гэж хэлээд охиноо үлдээгээд явсан юм байна. Тэгээ дэлгүүр ороод ойролцоогоор 3-5 минут орчим болоод ирсэн чинь тэдний гэрийн хаалга онгорхой одоо пүрвэгийн гэсэн үг те Доржоо эс хоёр гэрт нь байхгүйсэн. Тэгэхээр нь одноо гэрлүүгээ хараад амарсан байх таа гэд тэр үедээ ботсон чинь галаагийн одоо нөхөр шалан дээр цус олсон байна. Хүүхдээ чинь амраас цус энтер гарсан юм бах та хүүхэд чинь гайгүй байгаа гэхэр нь одноо шууд гэрлүүгээ ганцаараа гүйсэн.
За гэртээ очиход гэрийн хаалгыг нь дотор талаас нь цоожилсан, одноо гаднаас хаалгаа онгойлгож хүүхэд зүгээр үү гэж асуухад бол хүүхдийг чинь зодцсон гэд гэрийн хаалгаа онгойлгож өгсөн. Гэрт ороход ис охин зүүн талын орон дээр дээш харсан байдалтай нүүр хэсэгт нь гар нүүрний алчуурыг тавьсан байсан. Охин дээрээ очиход ухаангүй хамраас болон баруун талын хөмсг хэсгээс их хэмжээний цус гарч нүүр хэсэг нь мэдэгдэхийн аргагүй амар болцсон байсан. Одноод оржоо тандаж хүүхэд яагаад зодж байгаа юм бэ гэхэд өөдөөс нь хараад инээгээд зогсоод байсан юм байна. Тэгэд одноо ол охиноо тэврээд орилж чарлаж явах үед хөрш галаа гэрт нь орж ирсэн. Энэ үед доржоо худлааж үжиглэж ухаан алдаж унаад байсан. Тэр үед түргэний эмч дууцсан байсан юм шиг байлээ. Гэхдээ яг хин дууцсан талаар бол мэдэхгүй гэсэн байсан. Одноо мэдүүлэхтэй. Тэг ямар ч байсан түргэний эмч ирж үзээд охиныг эмнэлэг рүү аваад явсан. Доржоо нэлийн согтолттой тэг хүл дээрээ бүр тогтож ядаж байсан юм байна. Ер нь бол өөрийгөө хянах чадвар муу байсан гэхэд бол хэлэлдэхгүй. Доржоо өмнө нь буюу 2025 оны 9-р сарын 20-ны үеэр Тус аймгийн Эрдэнэ булган сумын гэртээ байх үедээ одноог цохиж зодсон. За тэр үед ис охины үснээс нь цулгааж исэн. Түүнээс өөр цохиж зодож байсан удаа бол байхгүй юм байна. За доржоо хаалга цоожилсан гэдэг байгаа шүү дээ. Тэр үед одноо хаалганы завцраар харахад доржоо баруун талын орон дээр суудсан. Харин ис охин зүүн талын орон дээр дээш харсан байдалтай нүүр хэсэгт нь нүүр гарын алчуур тавьсан байсан. Одноо гэр рүү орох үед бол охин зүүн талын орон дээр дээшээ харсан байдалтай нүүр хэсэг нэлэнхүйдээ хавцсан хамар баруун хөмсг хэсгээс маш их хэмжээний цус гарсан байдалтай хоёр гар нь бугуу хэсэг хүртлэх хөхөрсөн ухаангүй байдалтай. Ер нь өөрийнх нь хүүхэд биш болохоор уурлаж загнаж байгаа зүйл их ажиглагддаг, гадуурхсан байдалтайдаг, маш их гомдолтой нь зүгээрээсэн хүүхдийг минь зохиж зодож эрүүл мэндэд нь гэмтэл авчруулсан болохоор доржоо гэх хүнд хуулийн дагуу арга хэмжээ авахулмаар байна гэсэн мэдүүлгийг одноо өгсөн юм байна. Тэгээ энэ болохоор ихтийн мэдүүлэг заяа. Тэгээд эхний мэдүүлэг дээр ийм зүйл ярьчаад дараа нь дахиад мэдүүлэг өгсөн. Тэгээд мэдүүлэг зарим нэг юм өөрчлөгдсөн байлээ. Миний бие өмнө нь мэдүүлэг өгөх үедээ 3-5 минут болоод дэлгүүр очоод буцаад ирсэн талаар мэдүүлсэн. Тэр үед сэтгэл санаа тавгүй байсан болохоор цаг минутыг буруу хэлсэн байж магадгүй. Дэлгүүр ороод бид нар нэлийн удаа ойролцоогоор 20-30 минут болсон баг. Дэлгүүр дотор ороод нэлийн тойрч алхсан. Тэгээд хэрэг болсон үеэр пүрүү ах болон хөдөөнөөс ирсэн ах эгч нар манай гэрт орж ирээд цагдаа олон эмнэлэг дуудсан. Миний охины нүүрэн дээр тавьсан байсан алчуурыг авахд нүүр хэсэг нь нэлэнхүйдээ хөхөрч хавцсан, уруул нь бомбайж хавцсан, баруун талын хөмсг хэсэгт язарч, тухайн газраас цус гарч тогтохгүй байсан. Мөн хамраас нь их хэмжээний цус гарсан байсан. Гарын сарвуу хэсгээс бугуу хүртэл хөхөрсөн, зарим хэсэг газраар самарцсан гэмээр зулгарсан шархтай. Хүзүүний баруун зүүн хэсгээр хөхөрсөн байсан. Миний охин зүгээр үү гэж асуухад ямар нэгэн хариу урвалгүй ухаангүй. Хөвлийн гол хэсэг баг зэргийн хөхөрсөн байдалтай өөр ямар нэгэн гэмтэл бэртэл нүдэнд харагдах зүйл байгаагүй. Манай гэр пүрүү ахын гэрээс ертөнцийн зүгээр зүүн талд байдаг. Шууд хашаанаас гараад шулуу яваад очдог ойролцоогоор 70-80 м зайтай маш их гомдолтой нь зүгээрээсэн хүүхдийг минь зохиж зодож эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан болохоор доржоо гэх хүнд хуулийн дагуу арга хэмжээ авахулмаар байна гэсэн дахин мэдүүлгийг одноо бол өгсөн юм байна. За одоо мөрдөн байцаалтын шатанд одоо гэрч галагийн өгсөн мэдүүлэхээс хүргэе. Би нөхөр хүүхдийн хамт 2025 оны 10 сарын 20-ны өдөр Аранхай аймгийн Эрдэнэ булган сумын Баянболог хороолд гэртээ хайжгаад орой 7 цаг 7 минутын үед гал дээр адууны мах хийж буцалгаад болж байгаа хооронд зэрэгэлдээ хашаанд амьдардаг айл болох одноогийн утас руу залгаад манад орж ирж адууны мах идэ гэж хэлсэн. Түүний дараа тухайн үйл явдлууд араараасаа болсон. Өмнө нь 2025 оны 7 дугаар сарын дунд үеэр наадмын өдрүүд байсан санагдчихэв. Би өглөө босоод бицс гэд явж идэл зэрэгэлдээ хашаанд эмэгтэй хүн чанга орлоод ахаар нь хашааны гадаа гараад харахад хашааны буланд нэг эмэгтэй хүннийг нэг эрэгтэй ч юм уу том чулаагийн эмэр зүйл хоёр гартаа барьсан цохих гэж байхаар нь би гүйж очоод цогсоож байсан. Тэр цагаас хойш манай хот хөдөө ийш тийшээ явах үедээ одноогийн дугаарыг аваад хашаа хороогоо эргэж тариулдаг байсан. Тэрнээс хойш надад намайг тэгж зодоо дахин өөхөд айлгаад авах юм аа гэд таарх үед ярьдаг байсан. Би тухайн үед наад хүн чинь чамтай болохгүй мэн дөө. Миний дүү хүний нутагт ингэж амьдарч ахаар гэртээ хайрч гэж хэлжсэн. Одноо их сэргэлэн цаваа ажилсаг мундаг эмэгтэй байгаа юм. Доржоо одноог их зоож байсан надад ярьж байсан яриагаар нь бол хүүхдэд нь хэрхэн хандаж байсан талаар нь би сайн мэдэхгүй байна. Манайд энэ өдөр л анх гурлаа орж ирсэн. Манай гэрт орж ирэх үедээ биеийн айл нэг хэсэг чарах сорив бол охины биед ажиглагдаагүй. Ис охин цаваа сэргэлэн манай хүүхдэд тоглоод хүүхэлдэйн кино үзээд суугаад байсан гэх мэдүүлгийг өгсөн байна. Харин галагийн нөхөр пүрвэгээ өгсөн мэдүүлэгтэр мөрдөн байцаалтын шатанд
Дэлгүүрээс буцаад ирээд гэрт цус болсон байхыг хараад бид нар араас нь ороход одноо гэрийнхээ баруун талын орны урд газарт охиноо тэврээд уйлаад байж исэн. Харин доржоо орны хажууд юу ч болсон шинжгүй үг дуугүй сууж исэн. Тэгээд чи яагаад ингэж байгаа юм бэ? Юу болов төрхөн зур гэд асуухад ямар ч хариулт хэлэхгүй. Тэгээд орон дээрээ хойшоос авч унаад нүдээ эргэлдүүлээд ухаан алдсан юм шиг жүжиглээд л байх шиг байсан. Охины царайг хартал нүд талтран болсон. Цус маш ихээр гарч исэн. Тэгээд би эхнэрийг хурдан цагдаа түргэн дуутаарай гэж хэлээд эмнэлэг дууцсан. Цагдаа ирээд доржоог авч явах үед доржоо наад чинь миний хүүхэд бишээ гэж хэлж исэн. Доржоо одноо бид 2.5-тай 2 ширхэг нийслэл нэртэй пивийг хуваажуулсан. Нэг их хүн согтоод ухаан мэдрэлээ алтахаар зүйл бол болоогүй. Гаднаас гуруулаа орж ирэх үедээ инээж хүрээд уг нь орж ирсэн. Хэрэлцэн маргалцсан юм уу гэмээр зүйл бол огт ажиглагдаагүй. Манай гэрт ч маргалдах зүйл болоогүй. 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 9 аав ээжээ хамт манай гэрт орж ирэх үедээ биеийн байдал нь хэвийн гэмтэл шарах байгаагүй гэсэн мэдүүлгийг өгсөн байна. За доржоо болохоор 1991 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэгээд доржоогийн аав нь бага ахт нь өөрийн дүүдээ доржоог үргүүлж ирсэн юм байна. Тэгээд бага наснаа Архангай аймгийн Тариа цумын Тэрх багийн нутаг дэвсгэрт хөдөө аав ээжийн гар дээр өсөн төрнөж хүмүүжсэн цэцэрлэг сургууль сурч байгаагүй. Ер нь хөдөө маллаж өссөн гэхэд болно. Тэгээд доржоо бол түргэн уртай, түүнээс өөр ямар нэгэн элбийн буруу зан ариншингүй, уг нь хариг согтруулах ундааны зүйл хэрэглээд байдгүй. Харин тамхиг бол багаасаа татсан. Өмнө гэр бүл зохиож тусдаа гарч байгаагүй гэж дүүн мэдүүлэг өгсөн байлээ. Харин ис охины аавынх нь ээж нь одоо ис охины эмээ гэсэн үг шүү дээ. Одноо хүний үгэнд ордгоо эрэх дураараа савл хийвэл хүүхдээ аваад явна гэд аваа явчдаг хүүхэд байсан гэсэн байлээ. Одноо ис охины аавтай 2020-оос 2021 онд танилцж исэн. Үерхэж найзлаад 1-2 жил болсны дараа ис охиныг төрүүлсэн юм байна. Тэгээд удалгүй ис охины аав нь хулгай эрэгт холбогдоод тэгээд түүнээс хойш одноо ерөн л зайгаа бариад хүүхдээ төрсэн аавтай нь уулзуулахаа болоод салсан юм байна. За буцаад хэрэг болсон өдөр рүү очие. 2025 оны 10 сарын 20-оос 21-ний шилжих шүн гэдэг ааш тий. Одноо шууд аав ээж хоёрлуугаа тэгээд тухайн нөхцөл байдлыг харсны дараа ярьсан байгаа юм л да. Тэгээд аав ээж нь болохоор Төв аймгийн Эрдэнэ сумд амьдардаг. Тэгээд уцаа авахд одноо маш их уйлж ярьж чадахгүй. Тэгээд аав ээж нь гайхаад юу болсон бэ? Яасан бэ? Уйлгаа азнаад яг юу болсон талаар тайван яриад хаа гэсэн чинь охин бит хоёр одоо ингээ эмнэлэг дээр байна. Манай охин одоо ингээ ухаангүй доржоо охиныг минь зодцсон. Одоо сэхэнд байна гэсэн. Энэ мэдээг сонсоод бол аав ээж хоёр нь шууд Архангай аймаг руу явхаар болсон. Аав ээж хоёр нь тухайн нөхцөл байдлыг юусоо өөртөө хараагүй учраас бодохдоо эмнэлгийн хаалгаар орцсон. За эмнэлэг бараацсан юм чи юундаа санаа зовох үү те. Одоо утгагүй босоод ирнэ гэж бодоод замдаа дахиад байсан байгаа юм. Тэгээд аав ээж хоёр нь шүнжэнгөө яваад 2025 оны 10 сарын 21-ний өдрийн 12 цаг болж байхад аймгийн төвд орж ирээд шууд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очих үед ис охин амьсгал хураасан мэдээг сонссон. Эмнэлгийн өрөөнд ороод царайг нь харах үед үнэхээр нүд халтран болсон. Тэгээд царайг нь хараад өвөө омоо хоёр нь бол охиноо таньаагүй гэсэн. Тэгтээ тухайн үедээ шууд чоконд орж биеийг нь хямарсан байна. Ис охин ууг нь бол өвөө эмээтэйгээ байдаг байсан. Тэгээ одноо доржоотой хамт Архангайд амьдарч эхэлснээсээ хойш 2025 оны 4 сард Төв аймагт очиод нөхөр хоёр охиноо өстөө өөрсдөө л авмаар байна, санаад байна. Цэцэрлэг сургуульд оруулж Архангайд тэндээ ингээд бид нар бөөндөө тухтай сайхан амьдрнаа гэх мэт гой сайхан үгсийг хэлээд тэгээ айл нь аав ээжтэй хэлээд явсан байгаа. Тэгээ доржоо болохоор одноогийн аав ээжэд надад буруу зөрүү сан байхгүй, айр хуудгүй, тамхил татдаг гэж хэлж байсан юм байна. Тэгээ түүнээс хойш хоёр охинтойгоо чатаар залгаад ярьдаг байсан. Тэгээ уцаар ярих үед бол гуруулаад агуул аж төрж байгаа юм шиг санагддаг байж. Ингээд одоогийн аав ээж хоёр нь одноогоос зээ охиныхоо талаар сонсоод энэ өдөр бол 2025 оны 10 сарын 21-ний өдрийн шөнийн 3 цагийн үед Архангайраа хөдөлсөн байгаа байхгүй. Тэг яг хар хорин дээр явж байхад зээ охиноо нас барсан талаар юм аимшигтай мэдээг сонссон. Тэг өдөр 12-оос 1 цагийн үед аймгийн эмнэлэг дээр очиход бол охины бүр ингээд цагаан даагуур орооцсон тий толгойг нь ороогоод цагаан даагуур дээр ингээд биеийг нь битүү бүтээсэн байдалтай моргт оруулсан байсан. Энэ эрхтэй холбоотойгоор маш олон гэрчүүдээс мэдүүлэг авсан байлээ. Доржоогийн аав ээж нь бага ахт нь салсан учраас доржоог 5 настай ахт нь шүрэг их хийгчтэй за бараг л өргөж авсан гэхэд хэлсдэхгүй түрүүн бас хэлсэн. Тэгээ өөр дээр авч үсгсэн байлээ. Тэгэхээр одоо шүрэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрчийн мэдүүлгээс хүргэе.
Би хөдөө гэртээ байж идэл манай охин залгаад доржоо ах цагдаа дээр хэрэг толбогдоод хүрээд иржээ. Та нэг аймаг ороод ирэх үү гэхээр би унаа болоод аймагт ирсэн. Тэгтэл охин маань ээж минь та тайван байгаарай. Нөгөө доржоо ах чинь хамтран амьдарч байсан хүүхдийн амь насыг нь бүрлэгсэн байна. Юунаас болсон болохыг нь мэдэхгүй юм а гэж хэлсэн. Тэгээд миний би хямраад тухайн үед өөрийн мэдрэлгүй ухаан санаагаа алдсан. Одноо гэх эмэгтэй 2024 оны 9-р сард Архангай аймагт байх манай хүү доржоогийн гэрт ирсэн байсан. Би доржоогоос хаанаас ирсэн хүүхэн юм бэ? Ээж аав нь хаана байдгийг гэхэд Улаанбаатар хотоос ирсэн. Бид хоёр фэйсбүүкээр танилцаад найзалж байсан юм а гэж хэлсэн. Би тухайн үед утасны цаанаас танилцаад суудгийм гэж юу аах вэ? Зан чанарыг нь сайн таниагүй ээж хүн дагуулж ирээд гээд тухайн үедээ загнаад өнгөрч исэн. Тэрнээс хойш доржоогийн гэрт хамт амьдарч эхэлсэн байлээ. Харин хүүхдийг нь 2025 оны 8 дугаар сарын эхийн үеэр аймагт цэцэрлэгт оруулсан гэж хэлжсэн. Би доржоогийн амьдралд их оролцоод байдгүй. Өөрт байсан мал ахуйгаа зараад доржоод хашаа гэр авч өгч тустай амьдралаа бүтээ гэж бодсон юм. Хоорондоо чухам ямархуу харилцаатай байсан талаар сайн мэдэхгүй л байна. Манай аймагт амьдардаг охин маань хаяа нэг гэр орноор нь очих үед одноо нь архитаар суусан байдалтай байж идэг. Тэр хүүхэн ч манай ах тань болохооргүй хүүхэн байна да гэж надад ярьдаг байсан. Доржоо нь манай гэрт 5 настай дээрж исэн. Төрсөн аав ээж нь бага наснд нь 2 тишээ салсан учраас нааша гихгүй амтай олдохгүй Улаанбаатар хот руу хэрэг төвөг тарж алга болоод тэндээ тараншаанд амьдарч исэн. Бид нар нааша татаж аваад ойр зүрийн ажил хийлгэх гэтэл дэлгүүр хоршоо ухаж хулгай хийгээд тухайн дэлгүүрээ хүртэл шатааж исэн. Түүнээс болоод хэдэн жил шорон оронгоор явсан. Сүүлийн хэдэн жилч арай дээр болж айлын мал ахуй хараа тогтоод байсан. Суур хүмүүжил бол маш муу гэж би хэлнэ. Их шарлахуу зантай, гів гинтэл алга болдог зөнгөр зантай хүн байгаа юм а гэх мэдүүлгийг өгсөн байна. За мөн мөрдөн байцаалтын шатанд ис охин цэцэрлэгт явдаг байсан гэдгсэн шүү дээ тий. Тэгээ Архангай аймгийн дээр цэцэрлэгийнх нь багшаас авсан мэдүүлгээс үргэе. 2025 оны 9-р сарын 1-ний өдрөөс хэд хоног таслахгүй цэцэрлэгтээ явж агаад 9-р сарын дунд үеэр ис охин 7 хоног ирэхгүй таг алга болсон. Би ээжтэй нь холбоо барих гэж залхтал утас нь болохгүй байж агаад дараа 7 хоногоос нь хүрээд ирсэн. 7 хоног таслаад явахдаа аав ээжтэйгээ гуруулаа самарт явсан л юм ярьсан. Өглөө ах бүртэл бид нар хүүхдүүдийн биеийг нь аль болох эргүүлж тойруулж харддаг. Хөхөрсөн, шалбарсан гэхэр зүйл ажиглагдаж байгаагүй. Талигач маань үеийн хүүхдүүдэд бодвол их хэрсүү охин байсан. Ангид хичээл тасгал хийх үед хамгийн түрүүнд эмэг цэгцтэй хурдан түргэн хийдэг, ангийн хүүхдүүдтэйгээ эвтэй найртай, найзуудтайгаа муудалцдаггүй, тоглоом болон хичээлийн хэрэглэгдэхүүний хураагаараа гэхэд хамгийн түрүүнд хурааж, үгэнд сайн ордог, биеийн хөгжил хүсэл сайн, хэлэн их хурц тод биш гэсэн өөрийгөө илэрхийлэх чадвартай гэсэн байна. Тэгвэл гэмтэрэг үйлцсэн байж болцсошгүй доржоогийн үед би уншиж бичиж чадахгүй, мөн сургууль сурж байгаагүй болохоор ямар нэгэн боловсрал эзэмшээгүй. Тийм учраас өмгөөлөгч сонгоо авсны дараа л мэдүүлэг өгнө гэж эхлээд мэдүүлэг өгсөн зэ. За үүний дараа дахиад мэдүүлэг өгсөн. Энэ дээрээ болохоор тухайн үед арх согтууруулах хундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж ухаанаа алдсан байсан болохоор юу ч санахгүй байна. Тийм болохоор миний үйлдэл тохирохгүй байна. 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэгдэх өдөр байсан. Өглөө 8 цаг 30 минутын үед цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгсөн. Хүүхдээ хүргэж өгөх үед эхнэр одноо надтай хамт явсан. Хүүхдээ хүргэж өгөөд буцаад 9 цаг 5 минут гэхэд гэртээ орж ирээд би даваа гихтвч гараад 50 төхөж байгаа танил ахын гэрлүү одноотой хамт очисон. Тэдний очиод түлээг нь хагалж өгсөн чинь 25,000 төгрөг надад өгсөн. Тэндээс өдрийн 15 цаг өнгөрч хахад гарч гэрлүүгөө одноо бид хоёр явсан. Гэрт ирээд түлээний модоо хагалж дуусаад хүүхдийн цэцэрлэгийн тарах цаг нь болсон болохоор одноотой хамт охины цэцэрлэг рүү явсан. Цэцэрлэгээс хүүхдээ аваад ирэхэд 17 цаг 30 минут болж исэн баг. Ингээд гэрт одноо охин нийс бид гурав хамт байж хахад галаа ихж орж иж хоол идгэж дуудаад бид гурав гэрлүүн орсон. Гэрт нь орсон мах чансан байсан. Одноог дэлгүүр ороод ирэх үед нь гэртээ ороод хаалгаа цоршлоод онгойлохгүй байх үедээ охиныг чинь би зодчлоо гэж хэлсэн талаар би огт санахгүй байна. Би уг нь нисийг цохиж зодоогүй, тийм зүйлж болоогүй. Ер нь би гэртээ ширүүхэн дуугарах асуудал байдгүй. Ширүүхэн дуугарахаар одноо хүүхэд рүүгээ уурлаад байдаг. Тэгэхээр нь хүүхдээ зодоод алчих юм болов уу гэж боддог. 2025 оны 10 дугаар сард анх цас орсон үеэр одноо охин эсийг гэрээс гаргаж цасан дээр гаргаж хайсан. Тэгэхэд охин маань уйлаад лайсан. Тэгээд эсийг би араасны шалдан гарч гэртээ оруулж ирсэн. Тэгээд надаас салхаа байсан хүүхэд байсан ууг нь. Ухаан ороод сэрсэн чинь миний гарын сарвуу алга өмсөж байсан хувцас бүгдээрээ цус басныг мэдсэн. Түүнээс өөр мэдих зүйл байхгүй гэсэн мэдээлэл өгчээ.
Ингээд шүүхийн шинжилгээний хэлтсийн 2025 оны 10 сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр Доржогийн цосонд 0.6 промилле спиртийн зүйл илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэг тамаарна гэх дүгнэлт гарсан байгаа байхгүй юу. Тэгсэн чи Доржо болохоор өөрөө мэдүүлэг хөхтэй би өстой юу гэж санахгүй байна бараг л тасарсан гэдэг байгаа тий. Тэгээс шүүх сэтгц эмгэг судлалын дүгнэлтээр Доржо гэмтрэг үйлдэгдэх цаг хугацаанд сэтгцийн өвчмгүй байсан. Сэтгцийн өвчмгүй учраас тэр үедээ өөрийн хийж байгаа үйлдэлийг зөв ойлгож мэдэж удирдах чадвартай байсан. Сэтгцийн өвчмгүй учраас албатан эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Доржоон тухайн үед болсон гэмтэргийн үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлтүүд тус гарсан байна. Харин Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 11-р сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч эсийн биед их тархины зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн гүнд голомдлог цус харвалт, зүүн зулай чамархан дэлбэнгийн аалзан хальсанд орох цус харвалт, их тархины зүүн зулайн дэлбэнгийн хатуу хальсанд орох цусан хураа 20 мл орчим, хуйханд орох тархмал цус хуралт, хоёр чамархан булчинд цус хуралт, элэгний холбоос голч уушигны уг, нурууны нугалмын зүүн хажуугийн зөөлөн идэд цус хуралт гэмтлүүд тогтооглоо. За исохны бид бол маш их гэмтэл тогтоогдсон байгаас тэг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ, нас барахын өмнө үүссэн шинэ гэмтлүүд байна гэж гарч ирсэн. Мөн тархины аалзан хальсанд орох цус харвалт, их тархины зүүн зулайн дэлбэнгийн хатуу хальсанд орох цусан хураа гэмтэл нь амь насанд аюултай учраас хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4-1-ийн 3-т зааснаар хохирлын хүнд зэрэг хамаарна. Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтэл түүний хүндрлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. Шинжилгээгээр үхэлд хүрэхээр архаг хууч өвчин бол тогтоогдоогүй. Амь хохирогч нь 3-р бүлгийн цустай цусанд спиртийн зүйл илрээгүй гэдэг үгэлт гарсан. Мөн яллагдагч Доржогийн өмсч явсан The North Face гэсэн бичиглэлтэй хар сарал өнгийн хүртэгнээс илэрсэн цуснаас нэг эмэгтэй хүний ДНХ тогтоогдсон. Энэ тогтоогдсон ДНХ нь болохоор амь хохирогч эс гих эсийн хатаасан цусны ДНХ-гийн тогтцтой тохирч байна гэсэн. Мөн амь хохирогч эсийн биеэс авсан харчтас дээрээс эр бэлгийн эс үрийн шингэн бол илрээгүй. Сэтгцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлтээр хууль ясны төлөөлөгч одноогийн сэтгцэд дээрх гэмтэргийн улмаас уй гашуугийн сэтгэлийн хямралын шинжүүд хүнд түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмтэргийн улмаас хүний сэтгцэд учирсан хор уршгийн 4-р зэрэглэлд хамаарна. Цаашаа сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай гэх дүгнэлтүүд гарчээ. За шүүгдэгч Доржийн үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 3 дахь хэсэг заасан бага насны хүүхдийг алсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан. За Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Доржид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зөвшлөлт тохирсон. За шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа учраас түүний бага насны хүүхдийг алсан гэмтрийг үйлсэн гин буруутай тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнсэн. Харин шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч Доржийг бага насны хүүхэд эсийг зохиож, зодож, амь насыг нь хохироосон гин буруутад тодорхой байна, тогтоогдсон байна гэсэн дүгнэлт гаргасан нь шүүх хуралдаанд шинжилэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримттай тохирсон үндслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзжээ. Ингээд шүүгдэгч Доржийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 3 дахь хэсэг заасан бага насны хүүхдийг алсан гэмтэрэг үйлсэн гин буруутад тооцож бүх насаар нь хорих ял өгсөн. За бүх насаар нь нийлүүлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж бүх насаар нь хорих ял эдлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан. За мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Доржоос 127,689,705 төгрөгийг гаргуулan хохирогчийн хууль ясны төлөөлөгч одноод олгуулахар болсон байна. За өнөөдрийн хэрэг маань ингээд ерөнхийдөө дуусаж байна. Маш харамсалтай хэрэг. Та бүхэн хэрэг үзсэн бол бас сайтуудаар ярилцлагууд нь явж исэн, ээж нь өөрөө бас ярилцлага өгсөн байсан. Ер нь маш олон сайтуудаар нэг хэсэг яг хэрэг болсны дараахан гарсан гэж ер нь бол санжийн мэдээлэл нь тэгж гарч ирсэн. За өнөөдрийн подкасттай хамтдасан та бүхэндээ баярлалаа. Тэгээ та бүхэн маань Монголд болсон гэмтэргийн талаар подкастуудыг маань цаашдаа сонсохыг хүсэж байх юм бол сувгаа subscribe хийгээд тэгээд үнэхээр таалагдсан болвол тэгээд алдаа оноо дутагдал байх юм бол сэтгэл хэсэгт бичээлд үлдээгээрэй. Подкасттайгаа хамтдасан та бүхэндээ баярлалаа. Эцэст нь сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая.